За энд 19 диаметртэй нөх гарах гэдэг юм. За энэ дээр за ийм болоод өргөцсөн байгаа. Энэ дээр буцаж ороод би чиргэж ороод энэ нэвт нөхөө сонгодог хэвээрээ. За энэ дээр ISO дээр 19 дээр болтохгүй. Тэгээд энэ 8620 гэдэг байгаа юм. Энэ юу солилцдог юм бэ? Метрик гэж ороод сантиметрээр ороод энэ drill size-аар аваад эндээс нь 19 алдах гэж найдаад 19 за 10 см-тэй мөхөлгөчлөө. За хэдүүлээ скетч орж зүгээр шалгаад үзье. Зүг байна уу тий. 65 45 за энэ скетч бол асуудал учраас хэдүүлээ. Ингээд бичиж болно гэсэн. За одоо хэдүүлээ array командаар. За future circular partner команд авлаа. За тэгээд юу сонгох ч юм бэ? Энэ нүхийг сонгох. Энэ нүхийг сонгоно. За тэгээд энэ дээр хэдүүлээ аль нэг цэглэн дээр ирмийг заавал өгчээ. Ингээд дөрвөшрэх. Окей. За ингээд дөрвөшрэх болчихсон. За одоо цааш нь хэдүүлээ энэ доод суурийн тулгуурыг гаргая. Суурийн тулгуурыг гаргахтаа би энд юу хийх? Зургаар. Энэ хараа. Энэ доор нэг юм 6-гийн цуцантай энэ дээр 6 хэмжээний цуцантай юм цулын лист үсгээд тэгээд ингээд тулгуураа хийсэн байхгүй. Тэгэхээр хэдүүлээ юу вэ? Бас л энэ тэнглэх дээр right-ийн тэнглэх дээр 34-ийн зэтэй right-ийн тэнглэх дээр хатгаа авчаад энэ хөтлөө би эндээс энэ тэнглээс үүдэж 36 хэмжээ байгаа учраас тэн дээр авах шүү. За right дээр нэмэлт тавтаа үсгэлээс гэж үсгэлээ. За right дээр скетч үсгэж чаад хэдүүлээ. Ингээд сэвтүүлээч. Окей. За ийм болгоцсон. Ийм болсон тийм. За скетч нормал төгжээд зурчихлаа. За тэгээд нөгөө тэр 6-гийн диаметртэй юм чинь гадна талаар нэг юм тулаас явж байгаа. Эхний тулаас хүрээг нь хязгаарын гараад өгч. Тэгээ энэ хоёроор хязгаарлагдсан шүү дээ тийм. Энэ хоёроор хязгаарлагдсан юм чинь хязгаарлагдах юм гэсэн зураг өгч. За хайрлаж үлдчихлээ. За эднэргээ хэлээ. Ирвчлэр хүртэж магадгүй. Ингээд идэвхжүүлж байна шүү дээ, тий. За ингэж идэвхжүүлэн бодлоо нэрвэргээд энэ дээр тооцоож хүлээдэг. Тоотой гэж ахна. Нэрвэрээ бодлоо энэ дээр тооцоож өгчөө. За окей. Их ч гэсэн ажил тийм ээ. За хэмжээг нь эндээс энэ зэрэг болохоор одоо 95 гэдэг. 90 гарч 95. За энийг би хаанаас харсан гэхээр энэ 192 байгаа 95. За энэний өндөр гэхэд нараа нийт өндөр нь 112 77. За тэгээ зузаан 10 энэ зузаан бас 10 энэ дээр 10 гэсэн юм жаа. За тэр хэмжээсээр хэвлээ явлаа. Абшоо тэрсэн шүү хэмжээ шүү. Энэ хэмжээ байсан гэхээр энэ гатналын хэмжээ баг шүү. Энэ хэмжээр тав. Энэ хэмжээр тав. Энэ хэмжээ. Энэ зүйл шүү гадарчтэй. За тэгвэл хэвлээ. Сайн л энэ зэгээс энэ бүртгэх зэг 110 гэсэн. 112. 112 эндээс энэ бүтцийг 77 гэсэн. За 77 окей. За энэ өрөөнийг 10 гэсэн. Нэг 10 энэ зэгс 10 гэж. Тустай. За ерөнхийдөө нь бол харалтан. За одоо хэдүүлээ энийг юу яж вэ?
За ямар ч хэлсэн байл дөө энэ нэрмгийг хуулаад өгчүүл гэдэг. Энэ нэрмэг биш юм. За биш юм. За тэгвэл дөрөөр эцэд тойрогдод. За нэг дотор талаар явсан дээр. За радиусын хэмжиж үзэж байгаа 170 гэнэ. За 160 ахаар авч тийм үү? 160. За 160 диаметртэй тойрог. За яах вэ? Авчлаа тэнгуудлаа хэдүүлээ ялаш. Extend. Сунгачмар. Тэрлэг ингэ сунгачмар. Ижил. Сонгоод зэск хийгээд команд биелүүлээд тэрийг хийгээд тэр. Овчлаа тэр. Энэ төрөй тэрэмтлээ. Энэ хоорондох тэрэмтлээ. Энэ цуглуулсан. За одоо надаа ямар юм дутаад байгаа гэхээр үнцүүд дутаад. Энэ үнцгийг надаа 30 тавьсан биз. Окей. За ингээд тал талд нь харилцсан уу? За энэ яа харах вэ? Энэ үнцийг өсөж гэж өгдөг. Энэ жи 30. За одоо болж. Окей. За одоо хэдүүл экстремд босс. Экстремд босс. За энийг яагаад би ингэж авсан бэ гэхээр нөө энэ дэр энэ хараа ийм хоёр өөр диаметртэй цилиндрд энэ дэр хужаар цуухахгүй. Тэгэхээр нэгэнд нь хөрөлгөө дутуу өрчгүй гэдэг утгаар нь дотогш нь орлоо тавьчих чаана шүү. За тэгээд экстремд босс гээд Интерфейс сонгосон хоёр дэшигээ 36. Окей. За энэ хэлбэр төрсдийн за хэдүүлээ мэдсэн хатаага авчих юм да. Ингэж харагдсан санаа тий. За одоо хэдүүлээ энэ завсрын хэлбэл зураг тий. За дахиад би юу авлаа. Right тавтаа дээр скетч үсгэл. За right дээр скетч үсгэн удлаа би ичгэж үзэж байна. Скетч үсгээд скетч үссэн. Скетч үссэн чи би ирэмг болж байна. Энэ ирэмгийг хуудаа. Энэ ирэмгийг хуудаа. Окей. За ингээд оролцож ирэмг оролцож. Тийм удлаа холбогдчих. Лайнер. Үргэлж цогцох. Гэвтүү үсчих. Ирмэг бол авц учраас ямар нэг хэмжээ авах шаардлага олго. Яг энийхээ голд юм. Өөрөөссөн экстрud босс хийлээ. Экстрud босс хийдүүлээ энэ төр гараад. Окей. За энэ болсон шүү. За одоо энийг сонгоод хэдүүлээ. Скетчэд орчих. Тэгээд хэдүүлээ. Тэгшин цогцоор. Нэг юм тэгшин цогт авчи. За тэр тэгшин цогтын хон. Гэж. Тэгээд тийм сонгоод энэ дэмжин зүй. Дэмжин зүй сонгоод тэгсэд хэштэгс сонгох гэдэг. Скетчэс гараад үзье. Скетчэс гарчлаа би авчиж авах. Энэ дээр вертекс авах хэрэгтэй тий. Тэрс багийнсэн да. Тийм. Нэг олж байгаа. Сагад ичэх шиг тэмцэх гэж. Нэг олон цаг дээр тэгвэл энэ дээр дахиад тэгшин цэг зурчээ. Гэж. Энэ дээр дахиад тэгшин цэг зурлаа. Тэгвэл ингэсэн тэгшин цэг зурчээ. Тэгээд юу голны тэгшин цэгтэй дундчин цэгийг бэлчих гэдэг ансана. За энэ цэгийг
энэ зэгтэй холбоод энийг эхэлчлээ тийм. За тийм үед дараа нь хэмжээг өгнө. За энийг дундчин цэгийн засах. Энийг дундчин зэгтэй холбоод ваа онлайн өдөрчтэй. За одоо консидент гэхэд холбочлоо хотоо хэдүүлээ ичилт хэмжээг өгч. Чин сэн чин зүс. хэвчээ энэ гişin зүгтсэн. Энэ гişin зүгтийг тэр гişin зүгттэй гуйлгад ой ичилэр. Тун тийм Төлөвний хэмжээг л өгчөө шиг. За ингэж окей. За тийм үтлээ төлөө экструд босор дэш босгоё. Экструд босгоо. Доош явахгүй. Дэшиг явах. Энэ суур ингэ зэт авахгүй дэшиг явах. За тийм үтлээ төлөө чиглэлээс блэйн гэж ороод чиглэлээс хэлээд энэ чинь 10. Тэгээд энэ хоёр талбар зааж өгсөн залах гэж. Скетч хийх юм дээр. Зааж өгч. Энэ тасыг сонгох гэдэг. Бид сонгох. Ингэж сонгох гэж. Сонгодог юм тий. Бид дөрвөн сонгоч. Окей. За ингэ татгшоо явж байгаа шүү. Нэг юм сүртэй байна. Тэгээд зөвхөн дахиад харин энэ доод ирмэг дээр ингэ таарч байгаа байхгүй тийм 112-оор таарч байгаа байхгүй. За тэгээд одоо энэ төслийн сэтэрхийг гаргах тийм. За энэ сэтэрхийг болохоор би энэ дээр скетч гэж ороод гаргач тийм үү. За би энэгээр зурчлаар хурд юм гэж бодсон. За яаж зурчих тийш. За зурч. Зурч тийм үү. Зурч. Ой. Зурч. Тэгээсээ битгэл авчи. За энэ радиус нь болохоор нэг 7 гэж харсан. 7 гэж 14. Радиус нь 7. Тэнцүүгээ төгсөн чил. За 7. Радиус нь 7 гэсэн. За тийм бол одоо хэмжээс нь юу? Энд ийм бэхлэгдэж чинь сэждэх юм аа. Сиан түүний бэхлэгийг өсгөе. Энэ бэхлэгийг өсгөж чинь дуудлын бэхлэгээр харахаас сиан чинь бэхлэж. Нэг бэхлэж. Тэгэхээр энэ хүртэл хэдүүлээ 20 өгч юм байна. Яахгүй те. Тэгээд энэ бас бэхлэг өсгөх юм шиг. Сонгосон дэлгэт. Стуган цаан зэрэг өсгөө. Тэр хоёр хэвэн. Сари. Ишээ шилжээд байгаа хөх тэ. Тийм наран дээр бишэн тийж юм л устгахаас үүдэрэ. Эсвэл устгах чинь энэ дээр бихлийг зурчиж. Эсрэг слот энэ команд байгаа.